Самцано өглөөний мэнд хүргэе. Рокки байна. Марлан. За бүтээр өнөөдрийн влогоороо өглөөний цайны ач холбогдол бас тэгээд юу хэрэгэлдэг талаараа болцох нэ. Тэдгээрээ өдөр болгон маш их ажлыг амжилтдаг, маш их бэлтгэлийг хийдэг те. Өглөөний яг ирч хүчтэрүүдийн ирч хүчийг болохоор нэлээд нь бас өглөөний цайнаас авдаг. Бүтээр өнөөдөр иддэг өглөөний 4 төрлийн цайгаа та иддэг хаваалцъя. Өглөө босоод хамгийн түрүүн бүлээ ус уудаг. За бүлээ ус идэхдээ алайтай. За ерөнхийдөө болохоор яг орой 9-9 цагийн хооронд унтж байгаа. За тэгээд нэг 8-9 цагийн хооронд болохоор бие маань бас уурч байгаа те. Тэрийгээ дагаад усхгүй болдог. За энэ маань болохоор бас усны тэнцвэрийг хадгалахаас гадна хоол босруулах хэрэгслийн тогтолцооны үйл ажиллагааг бас дэмжиж өгдөг. Иймэрхүү ач тустай байгаа. За хамгийн ихний breakfast нь болохоор миний ажил өглөө 6 цагаас эхэлдэг. За тэгээ би 5:25 гэж устдаг. Тэгээ 2 минутанд бэлдэж болох өглөөний цагаар хамтаар ууцгаа. Миний хувьд болохоор Формула 1-ийн өглөөний коктейлийг бас 2 минутанд бэлдээд уух дуртай. Энэ маань болохоор 250 мг сүүнд. Миний хувьд уус гэхээс илүү бас нэг ичлэгийг өндөр болгохын тулд сүүнд уух дуртай байдаг. За тэгээ 250 мг-д 26 г бүтээгдэхүүнээ игээд сэрж унаа. Би нэг сэрээгүй байдаг штэ шууд босоод юм идэхэд бүхэл юм идэхэд жоохон хэцүү. Би гараа сэрээгүй байдаг гэх юм уу. Тэгээд энэ маань ашиг тус нь болохоор бас шимдэжэл уурглаг гэдэг нэрээ те. Яг нэг уултаар болохоор 10 орчим грамм уураг. За 110 орчим ккал. За тэгээд өдрийн авах хэмжээний нийт 3-1 хэмжээтэй аминдын эрж бодисынээс авчдаг нь бас айгүйх таалагддаг. Тэгээд 20 секунд. Ия ингээд өглөөний сайклд бэлэн болж байгаа маа. Ерөнхийдөө бас зарим өдрөө бас пинат баттертай юм уу, хөлдөөсөн банантай бас холжуулна. Ерөнхийдөө яаж өөрөөр баяжуулаад уух боломжтой. Ингээд 250 г шингэн үс мань бэлэн болж. Зяма. За ихтэй бэлэн боллоо. Дараагийн нийтлэг иддэг бүтээр өглөөнөөс явал мэдээж өндөг байгаа. Жирийн үгээс арай жоохон хэмжээгээр иддэг бүтээр үүдтэй. За ингээ ойролцоогоор миний хувьд 5 өндөгний цагаантай ер нь 2 шар ч юм уу тий. Локигийн хувьд бас нэг 6 7 өндөгний цагаан. За тэгээд дээрэс нь 2 шарыг нэмээд ерөөдөө өндгөө шарж иддэг байгаа. Яг яагаад 6 7 баг өндөр сонсогч гэж магадгүй тий. Тэр болгондоо бас шартай халддаг юм. Тэр хувьд болохоор бас өндөр ачаалтай бэлтгэл ингээд өдрийн цагаар хийдэг болохоор бас өглөө авах хийж хүчээ энерги бас ахиухан их хэмжээгээр авдаг байгаа шүү. За тэгээд би бол талхаа шарах гэж байна. За дараагийн стейк цайнд болохоор өндгөө шарна. За тэгээд дээрэс нь талхаа тост хийгээд талхан дээр чиз хайлуулж идэх дуртай. За талх маань болцсон байна. Тэгээд марлаа талхан дээр чиз тавьж. Тэгээд талхан дээр би бол заримдаа чиз ихэнхдээ чиз тавьж иддэг. Рокки болохоор чиз тавьж идэн дээрэс нь бас пинат баттер тавьж иддэг тийм. За ингээд би хоёрыг чиз хийгээд 20 секундэд гоё болтой. Өглөөд нэлийн кофе уудаг байсан. Тэгээд сүүлийн үед жоохон юм цай уугаад байгаа. Тэгээд амт нь аягүй гоё жимсний амттай. Тэгсэн юм кофеинтэй жоохон сэрэхэд бас аягүй гоё. Хоёр дахь өглөөний цай маань бэлэн боллоо. Ерөнхийдөө шарсан далах чизтэй. Чизний дээл яг ингээ халуунаар нэгдвэл айгүй гоё ярагддаг шүү дээ. Аамн тайлж орно яг нэг юм тий. Гоё ажиллууртай янз гоё стикер гардаг. За тэгээд тал юм уу бүтэй айлм. За тэгээд 4-5 юм шарсан үлддэг. Тэгээд хажуугаар нь халуун цайтай. Өнгөлийн амттай ийм халуун цайтайгаа уучдаг. За тэгээд ингээ чиз өндөг. Яанзэ. За дараагийнх нь болохоор 2 төрлийн оёс бүтээр ерөөхдөө иддэг. Бүтэн ямар ч боловсруулаагүй юм. Whole oat meat гэдэг тийм. Энэ болохоор чаандгүй overnight хийдэг. Энэ болохоор яг боловсруулсан чанаад усанд юм сүүнд болгочдөг. Арай юм нарийнхан ширхтэй. Тийм миний болохоор яг идэхээс яг 12 цагийн өмнө тийм бүтэн нэг шөнө хөргөчөндөө ингээд жимс юм уу
идэх зүйлстэйгээ холиод ингээд тагнадаа твтэйгээд өглөөний зөөлөн болгоод иддэг. Марлагийн бэлдэж байгаа нь өглөө асар шууд гарахаас өмнө 2 минут. За ихэнхдээ өглөөдийн 4 албаг. Тэгээс дээрээс нь сүү хийгээд за тэгээд пэйжинд 1 минут болчихсон. За миний бодлохоор бэлтгэл ажил нь жоох удаа явж байна. Whole oatmeal гэж ярьжсэн те. Энд дээр болох миний бодлохоор энэ 5-аас 6 өдөө таргандаа дэвтээдэг болохоор энэ маань болохоор яг нэг амар өсдгөө хойлж байгаа хойл цатаас нь жимснээс шилтгалаад хэр үеиг болохгүй. Энэ маань болохоор бас уургалгаас гадна маш олон амьд вирусыг бас агуулж идэг. Миний бодлохоор бас жоохон чихэрлэгтэн дуртай те. Хүмүүс бас грек йогурт ч юм уу чихэргүй тариг бас сонгох боломжтой байдаг. Яа тэгээ сайтар тагтагаа хольж гинөө. Тагнаад бас энэ тагн жоох юм шингэвтер байл зүгээр дүн юм яг юм тунгийн тааруулсан бах юм бол энэ тагндаа дэвтэж байгаа болохоор энэ ч өөрөө шингэнэ ингэж өөртөө шингээгээд бас тийм гоё. Магаа шитгээд тийм гоё шүүслэг болохгүй. За тэгээд дараагийнх нь болохоор жоохон chia seed нэмээд бас мөн ялгаагүй гоё тарааж өгөөд холиод яг chia seed-ийн араас сангис хардгаад атгахыг гээд өөрсдийнх нь flavor тааруулаад зя юм сүүлийнх нь атга хэмжээтэй blueberry хийлээ. Зя ерөнхийдөө ингээд болсон. Зя тэгээд ингээд уутаар битүүлээд хөвчөндөө за өглөөс ирэхэд сайхан дэвтцсэн зөөлөн байж байна. За өглөө босоод ирэхэд энийг бас жоохон халааж болно. Эсвэл яг хөрөгчний температурыг жоохон хүүтэн нээж болно. Зя манай марлагийн дараагийн 2 минутанд болох өглөөний цай. Тий, сая ойролцоогоор 1 минут л ер нь болгочлоо. Уусаа. Тэгээд дээрээс нь peanut butter хал албагыг хийгээд ботгочдөг. Тэнгүүт нөгөө нэг оюусны амт дээр ерөөсөө юу ч ядахгүй. За тэгээд blueberry. Тэгээд ургийн танчгаараа баяжууллаа. Ингээд марлагийн хамттай өглөөний цай бэлэн болж байна. Тэгээд битэрийн нөгөө бүтээгдэхүүн хүнснүүдэд дандаа энэ хэрэгсэн бүтээгдэхүүнийхээ ашиглаж дандаа уутанд нь гэж хэр ингээд oatmeal-нүүдээ самнуудаа ашиглаад англиад хийж байгаа. Самарнууд. За ингээд өглөө ажилдаа гарахаас өмнөөс утгаал мэдчихээд баярлалаа. За ингээд тэр өнөөдөр та нарт өөрсдийнхөө яг иддэг 4 төрлийн өглөөний цайгаа бэлдэж үзүүллээ. За тэгээд та бүхэн өглөөний цайгаа бас алгацлахгүй уулж байгаарай. Сайн өдөр. Тэгээ. За би хэлчихье. Би хэлсэн ч тараа. За тэгээд сайхан өдөр, сайн өглөөний цайнаас эхэлдэг. Тэгэхээр өглөөний цайгаа татсан болж байгаарай. Баярлалаа.